Хүний оюун ухаан амар амгалан байх нь эрүүл энх байх нэг чухал шалтгаан гэдгийг анагаахын эрдэмтэд нотолсон байгаа. Уур уцаар үзий ядалт айдас түгшүүрүүл эрүүл мэндэд хортой гэсэн үг. Оюун ухаан сэтгэл санааны амар амгаланг дэлгүүрээс худалдаж авч болох биш. Харин Монголын зарим дэлгүүрт зардаг юм болов уу? Гэхдээ манайд тэгж боддог хүмүүс харин байдаг. Буруу муу муухай юм хийчихэд сүмд очиж мөргөл үйлдэн мөнгөөр өргөл өгч өршөөл инэрлэх хүсдэг. Ийм зүйл Бурхны сургаалд байж болох уу? Яаж байж болох вэ? Бурхны шашинд бүхнийг бүтээгч гэсэн ойлголт байдаггүй. Буддаа бол зөвхөн багш. Буддаа биднийг зааж сурган сэтгэл оюуны амар амгаланг яаж олох тухай заадаг. Нэгэнт бүтээгч биш болохоор Буддаа бидний үүлийг өршөөхгүй. Бид өөрсдөө л зөв бодолтой, зөв сэдэлтэй байж өөрсдийнхөө ирээдүйг бүтээдэг. Хүн өөрөө хувь заяаныхаа эзэн болохоор ирээдүйн маань зөвхөн биднээс хамаарна. Хувь тавилан маань бидний гарт байгаа гэж Буддаа сургасан байдаг.